Ээлжид яриагаараа Power Skills Academy-ийн үүсгэн байгуулагч, сургагч багш, мэрэгжил сонголтын зөвлөх Ариунатагаа ингээд ярилцах гээд ирсэн байна. За өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан Ариунатаа маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээд хоёулаа яриагаа утгаар зэрэг одоо танай академийн яг үндсэн үйл ажиллагаа чиглэл яг юу вүлээ гэдгээс эхлээд ингээд явъя тийм ээ. За тэгээ. За намайг болохоор Дууржи Ариуна гэдэг. Би болохоор ер нь бол эмзэгч мэрэгчлээ. Гэхдээ эмзгийн одоо салбартаа бол 14 жил ажилласан. Одоо бол яг энэ сургагч багшаараа мэрэгжил сонголтын зөвлөгөө өгөөд 5 дахь 6 дахь жилдээ ажиллаад явж байна. Тэгээ одоо бол хамгийн гол төвлөрөөд ажиллаж байгаа зүйл бол өсвөр насны хүүхдүүд мэрэгжлээ зөв сонгоход нь одоо өгөгдөлтэй нь буюу төрлөх өгөгдөлтэй нь хамтруулан тодорхойлж тэгээ зөв чиг баримжаа олж авахт нь л тусалж ажилладаг гэсэн үг. Ер нь сургалт тэгээд онцлогоо тэгээд консалт үйлчилгээ явуулж байна гэсэн үг. За одоо хоёлаа энэ хүүхдийн энэ төрлөх өгөгдөл гэж ярьж байна тийм ээ. За энэ ер нь төрлөх өгөгдөл гэдэг чинь яг өөрөө яг юу юм бэ тийм ээ. Энэгээр бас яриагаа өргөжлүүлээд. За тэгээ энэ айгүй сонирхолтой яриа болох байх гэж би бодож байна. Ягаад гэвэл бид нар чинь бүгдээр ижилхэн хүн гэдэгтэй төрлөختөө. Гэтэл хамгийн гол юм бид нар тархитай, уураг тархитай шүү дээ. Тэгээ бидний уураг тархинд хамааралтайгаар бидний зан төлөв ялгаатай байдлууд гарч ирдэг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол бидний уураг тархи маань өмнө тал, тэгээд баруун тал, зүүн тал, тэгээд завсрын тархин дээр айгүй том ач холбогдол өгдөг гэсэн үг. Тэгээд зэрэг айл тархи маань илүү хөгжилтэй, айл тархи маань илүү өгөгдөлтэй төрснөөс хамаарат хүн түн дээрээ авьяастай байдаг гэсэн үг. Гэтэл бид нар болохоор зэрэг сүүлийн одоо 10 20 жил дандаа баруун тархийг яаж хөгжүүлэх үү, зүүн тархийг яаж хөгжүүлэх үү яриа явцсан болохоос биш өмнө тархийг яаж хөгжүүлэх юм, бас яаж онцлох юм, мөн завсрын тархийг яаж хөгжүүлэх юм, тэнд яаж онцлогоо хийх юм гэдэг талын юм ерөөсөө яригдаагүй явцсан гэсэн үг байхгүй юу. Гэтэл бид нар болохоор зэрэг дөрвөн өөр энэ тархи чинь өөр өгөгдөлтэй хэмжээстэй учраас зарим хүүхдүүд нөө баруун талтаач биш зүүн талтаач биш мөртлөө өмнө тархи нь хөгжилтэй хүүхд байдаг. Бас зарим хүүхд болохоор бусад гурван тархинаас илүүтэй завсрын тархинда өндөр хөгжилтэй байх жишээтэй байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ тэр хөгжлийг нь бид нэ тодорхойлоод онцлоод өгчих юм бол мэрэгжил сонголтод нь маш чухал. Мөн тэр мэрэгжил сонголтод нь чухал байгаа суурь хичээлүүдээ дөнгөж одоо тий дунд сургуулиас эхлээл хөгжүүлээд явцдаг ийм гоё байгаа байхгүй. Тэгээ тэр чиглэлийн хичээл дээрээ төвлөрж байгаа үед тэр хүүхдэд угаасаа өөрт нь амархан байдаг. Одоо ингээд онцлно гэд ярихаар нэг имлэгийн югаар нэг юм өвчин онцлох гэж байгаа юм шиг нэг ингэ сонсогдож байна л да тий. Яг энэ онцлно гэдэг маань яг ямар процесс үйл явц явах вэ хөө? Тэгээ онцлогоо болохоор яг ялгаа авахгүй одоо эмч хүн өвчтнийг онцлохдоо хэрвээ зөв онцлоод тий зөв эми жороор хэрвээ эмчилчих юм бол богино хугацаанд үр дүн гардагтай яг адилхан хүүхдүүдийн ч гэсэндээ бид нэр төрлөх өгөгдлийг зөв онцлоод тэн дээрээ тулгуурласан зөв аргачлалаар тархийг хөгжүүлчих юм бол богино хугацаанд үр дүн гарчдаг л гэсэн үг. Аргачлал нь бол эмч хүн яаж оншилдог гэхэлэр мэдлэг тулгуурлаж оншилж байгаа. Өөрсдийнхөө мэдлэг, шинж тэмдэг тулгуурж оншилж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг харьцангуй хугацаа зарцуулдаг бол бидний онцлогоо болохоор зэрэг нэгдүгээр тесттэй аргачлал гарцсан. Тэгээд дээрэс нь ярилцлагаар яг аргагүй тэр туршлагын одоо мэдлэг тулгуурлаад хүүхдийн өгөгдлийг бүр хувилж оншилж өгч чадж байгаа. Зөв. Одоо ингээд юу штэ бид нар чинь одоо нэг хүүхдүүд одоо даайлангуй ингээд нэг 12 төгсөх гэж байгаа хүүхдүүд чинь бол хавар одоо ямар мэрэгжилтэй болох уу гэдгээ бараг л хавар шийддэг штэ тийм ээ. Тэгээд ер нь бол одоо энэ онцлоод өгөгдлийн тодорхойлох нь гэдэг чинь бол ер нь ирээдүйн их нь мэрэгжил энэ чиг баримжааг энэ өгнө гэсэн үг шүү дээ тийм ээ. Яг үнэ яг тийм гэсэн үг. Тэгэхээр зэрэг өнгөрсөн хавар жишээлбэл би нэлээд анхаарал тавиад хэд хэдэн сургуулиудаар дандаа явсан. Тэгээд 12 дугаар ангийн хүүхдүүдтэй уулзалт хийгээд анхан шатны онцлогоонуудыг хийж өгөөд тэгээд тэр хүүхдүүд ер нь мэрэгжлээ хэрхэн сонгож гэнэ үү гэдэг дээр ингээд сургалтууд өгөө явсан. Ер нь бол жаа хангалтгүй байсан. Ягаад гэхээр сэтгэл дундуур байсан. Ягаад гэхээр хүүхдүүд ерөөсөө нөгөө төрлөх өгөгдлөө гүйцэд оншилж мэрэгжил сонгохгүй байгаа гэсэн үг. Анги дотор одоо шилүүлэлт 40 52 хүүхдтэй ангид хүртэл бид нар орж исэн. Тэгэхэд тэр ангид ердөө 2 хүүхдэл яг өөрийгөө одоо мэрэгжлийн зөвлөгөө авах хүнээс одоо мэрэгжлийн зөвлөгөө аваад мэрэгжлээ сонгоцсон. Тэгээд тэрэндээ тулгуурласан суурь хичээлүүдэд үтсэн гэж хэлж исэн. Ихэд босод бүх хүүхдүүд нь болохоор тэр хорооны хийж юм уу генетик тест ч юм уу те ерөнхий зан төлөвийн тестээр мэрэгжил сонгохдоо нэг зөвлөгөө авсан. Гэхдээ 50-аас дээш хувь нь бол ямар мэрэгжил сонгох огт мэдэхгүй байгаа гэж хэлсэн. Тэгэхээр зэрэг эслийн ерөнхий шалгалт тэр үед өгөөгүй байсан мөртлөө хүүхдүүд ер нь бол мэрэгжилтэй холбоотой ямар ч шийдэл байхгүй
эргэлзээтэйгээр 12 дугаар ангид төгсөж байгаа нь харагдсан. Харин дунд сургуулийн багш нар их хөөрхөн та нар энэ үйлчлэгээ тэ одоо нөгөө ахлах сургуульд орж ирсэн хойно биш дунд сургуулаа төгсөх үед нь буюу дунд ангиа төгсөх үед нь буюу 8-9 дугаар ангийн хүүхдүүд дээр илүү хийх нь айгүй өгөөжтэй юм биш үү гэж бас бид нартай ярилцж байсан. Тэгээд одоо бол манай төв яг харахгүй 8-9 дугаар ангийн хүүхдүүдтэй хүртэл яг нь ажиллаад аргачлаа улам боловсронгуй болгоод ингэ явж байгаа гэсэн үг. Тий, одоо бидний үед одоо ер нь ингээл яг чи аав ээж нь ямар ажил хийдэг. За тэгэл аав ээж нь за миний хөө миний охин ер нь за тэгэл аавынхаа ээжийнхаа мэрэгжлийг сонгоно үсттэй гэдэг энэ югаар л одоо явдаг байлаа шүү дээ, тийм ээ. Тий, тэгэд энэ яг хоо заримдаа онон нөгөө хүүхдийнхээ бас дотор хүсэл сонирхлыг мэдхгүй хүүхдэн ч гэсэн тэрийгэ илэрхийлж мэдхгүй тэгэл аав ээжийнхаа үгээр ингээд яваад мэрэгжил сонгочоо тэгээд сургууль соёл төгсөөд ясныхаа дараа олигтой үр дүнтэй нөгөө бүтээмж гаргаж чадахгүй ажил дээр нэг иймэрхүү юмнууд гардаг шүү дээ, тийм ээ? Тий, яг үнэ. Тийм. Тэгэхээр энэ дээр яг нэг жишээ би хэлье л да. Тэр ямар жишээ вэ гэхээр жишээлх юм бол өнгөрсөн жил намар 12 сард надаас ингээд нэг онцлуулах гээд хүүхдээ онцлуулах гээд ээж нь тэгээд арай энэ цаг нь болохгүй байна. Давтлага хичээлийнхэн цаг нь таарахгүй байна гэж хойшлуулж явсараад хичээл яг ингээд төгсөх үед нь буюу 6 сард ирээд яг мэржил сонголтын дээр ингээд хоолон дээр толох үед нь яг ирээд онцлоо хийлгсэн л дээ. Тэгээд ер нь бол тэр ээж тэгжсэн би яг 12 сард хичээж явахдаа л яг ингээд зүтгэсэн чигээрээ зүтгээл хүүхдийн цаг завыг яаж иж гаргаж байгаа л онцлуулах хэрэгтэй байсан байна. Бид нэр хаяг хагас жилиг бол амар том алдсан байх шүү гэдгээ хэлжсэн. Тэгээд тэр хүүхдийн хувьд болохоор айгүй өндөр сэтгэгч энергитэй мөртлөө дандаа нөгөө математик англи хэлээр ингээд нүдэд бэлтгэсэн байхгүй юу. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө логик сэтгэлгээгээ хөгжүүлэх маягтай бэлтгэгдсэн боловч яг сэтгэлгээг сайжруулах өндөр түвшинд сэтгэх тэр төвшнийхээ чадваруудыг ерөөсө хөгжүүлээгүй гэсэн. Тэрийг бид нар юу гэж хэлдэг вэ? Нуугдмал авьяас гэж хэлж байгаа байхгүй юу? Хэрвээ одоо тэрийг олчингуудаа тэр хүүхэд шууд мэрэгжлээ буюу сургуулийнхаа ангиа сонгох боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр өөрийнх нь бэлдсэн юм англи хэлний оноо математикийн одоо тий чадвартай. Гэхдээ сэтгэлгээний төвшин нь болохоор зэрэг өндөр биш болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг математиктаа суурлаад инженерийн сургууль руу авчиг гэхээр тэр хүүхэд насаараа инженер хийнэ гэвэл тэр хүүхдийн өгөгдөл биш гэсэн үг. Одоо суур нөгөө байгалийн өгөгдөл биш. Байгалийн өгөгдөл дээрээ биш. Өөрт нь одоо 100% өгөгдөл энерги байдаг бол тэрний 30% дээр нь л ажил амьдралаа тий одоо мэргэжил сонголт чинь одоо бидний амьдралын маш их цагийг нь тэрэн дээр бид нар зориулдаг шүү дээ. Өглөө 9-өөс магадгүй 18 цаг хүртэл ажилладаг бол дийлэнх цагаа тэр чинь мэргэжилдээ зориулах болчих واخгүй юу. Тэгэхээр л бусад одоо авьяас өгөгдлүүд нь ашиглалтанд орохгүй, ажиллагаанд орохгүй, өөр өгөөж өгөхгүй тэгээ унтарсан байдалтай тэгээ унтаа байдалтай явна гэсэн үг болчих. Тэгээ тэр ээжийн яг гаргаж байгаа шийдвэр нь болохоор гапэр аваад хүүхдээ 1 жил бэлдээд яг өгөгдлийг нь хөгжүүлээд одоо мэргэжлээ сонгоё. Тэгээ сургуультай хүссэн сургууль руу орох хэрэгтэй байна гэдэг шийдвэрээ гаргасан гэсэн. Хэдийгээр ганцхан жил хойшилж байгаа ч гэсэн те огт сонгохгүй одоо тэрийг тодорхойлохгүйгээр мэргэжлээ сонгож байгаа хүүхдүүдийг бодвол тэр хоёр яах нь даваа талтай л гэсэн үг байхгүй юу. Тий. Одоо ингээд шинээр ингээд хүүхэд онцлуулах гад ирлээ тийм ээ. За тэгээд тэр онцлох үйл явц маань одоо хэр их удаа үргэлжлэх үү? Эхлээд энээс ингээд бас үргэлжлүүлээ явуул. За тийм. Ер нь бол хүүхдүүд хэр бэлэн байдалтай байгаагаас хамаардаг гэсэн үг. Эцэг их нь нэлээд сайн зөвлөгөө одоо чиглүүлэг өгсөн. Хүүхэд маань ч гэсэндээ өөрөө натаа ярилцахад бэлэн байгаа тохиолдолд бид нар ердөө ганцхан цагийн дотор л энэ хүүхдийн бүтэн өгөгдлийг тодорхойлох боломжтой гэсэн үг. Тийм. Нэг цагийн дотор тодорхойлогдлоо гэдэг нь тухайн хүүхдийн ямар авьяас нь яг тийм ашиглагдаад тэр хүүхдэд ажилуулад ингээд тодорхой туршлага эзэмшсэн байна. Ямар төрлийн авьяасууд нь огт ашиглагдаагүй буюу тэрийг нуугдмал орхисон байна гэдэг чиглүүлэг гараад ирчин гэсэн үг. Тэгэхээр даалгаварт нь одоо тэр хүүхдэд юу хийх үү, ямар даалгаврууд хийх үү, яаж шин сорилтонд орох юм, шин сорилт өөрт нь ямар тохиолдолд амархан санагдах уу, ямар тохиолдолд яг бүх мэдрэмжүүдийг нь хүртэл тэр хүүхдэд зааж өгдөг гэсэн үг. Зүг. Тэгээд нэг одоо хүүхд өсвөр насны хүүхдүүдэд бол бид нэг 3-4 удаагийн уулзалт сургалт ард нь явдаг гэсэн үг. Насан туршидчдад ч гэсэндээ бид энэ үйлчлэгийг бас үзүүлдэг. Ялгаа байхгүй ажлын байраа зөв сонгох. Тэгээ одоо жишээлбэл эмзүүш мэргэжилтэй хүн байлаа гэж бодоход судалгаа шинжилгээгээр явах юм уу, борлуулалтын дээр ажиллах юм уу, маркетингаар явах юм уу, эсвэл одоо клиник эмзүүчээр юм уу, эмнэлэгт ажиллах юм уу гэдэг энэ ажлын байрнуудыг сонгоход хүртэл нөгөөдлөйг хамаатай байдаг гэсэн. Тэгэхээр зэрэг насан туршсан хүмүүстээр ч гэсэндээ яг адилхан энэ зөвлөмж очдог. Гэхдээ насан туршидчдад болохоор бид нар 3-4 удаагийн уулзалтаа бүтэн сарын турш явуулдаг. Одоо онцлогоо гэсэн үг. Онцлогоо нь хийгдчихэд аргийнх нь консалтант болон сургалтын үйл ажиллагаа нь бүтэн сар үргэлжилдэг гэсэн үг. Хүүхдүүд бол ерөөсөө л 4 өдрийн турш дараалал
өчигдөр өнөөдөр маргааш нөгөөдөр явхад л хүүхдүүд бол шинэ зүйлийг ойлгоод шинэ дадлага маш хурдан шилжиж чаддаг. Одоо хуураад тий Чаддаг гэсэн. Одоо жишээлх юм бол нэг хүүхдэд ирж онцлуулад тэгэнгүүтээ тэр хүүхд болохоор спортоор дуртай би ер нь сагсан бөмбөгөөрөө явах баха би ер нь спортын мэргэжил эзэмших баха гэжсэн. Тэгээд өгөгдлөө тодорхойлуулсны дараа тэр айгүй өндөр хилцээр их чадвартай байсан учраас тэрийг маш сайн заагаад хэлээ өгсөн чинь шууд олон улсын харилцаа чиглэлийг мэргэжлээ сонгосон. Тэгээ тэр бол хөрөө хүүхдийн өгөгдөл учраас өөрт нь хялбархан мөртлөө амжилт нь ойрхон гэсэн үг байхгүй юу? Одоо эн чинь ингээд онцлуулаад өгөгдлөө тодорхойлсон хүүхдүүд ингээд мэдээж эргэх холбоо байгаа шүү дээ тийм ээ. Энэ талаараа одоо нөгөө одоо энийг үдж байгаа эцэгчүүд ч гэдэг юм уу хүүхдүүд нөгөө үрдүн гэдэг юмыг бас сонирхно шүү дээ тийм ээ. Яг зөв тийм. Тэгэхээр зэрэг ер нь бол манай тэр яг өөрийгөө анханаас нь ингээд бүх өгөгдлөө тодорхойлуулсан үйлчлүүлэгчийг бид нар бол яг насан туршийн үйлчлүүлэгч гэж хүлээж авдаг. Тэр хүмүүс хизээч эргэж ирээд биднээс тэр нөгөө өгөгдөлтэй холбоотой мөн урсгалдаа хэрхэн яаж байхын, тэрийг яаж ашиглалтанд оруулахын, өшөө яаж ажиллуулахын гэдэг заавар зөвлөгөөнүүдээ хизээд ирж авах боломжтой байдаг гэсэн. Мөн бид нар тодорхой давтамжтайгаар хүмүүстэйгээ эргээд холбогддог. Одоо жишээлх юм бол 22 онд бид нар дээр ирээд өөрийгөө онцлуулж ирсэн хүүхэд 12 дугаар ангитай байсан. Тэгээд тэр хүүхэд өөрийгөө онцлуулсныхаа дараа маш их юм хүнд нөхцөлд одоо юу гэдэг хичээл дамжаас дамжааруу ингээд айгүй өндөр ачаалттай ажиллаж ирснийг нь бид нар бол тэрийг одоо зөв хуваарлалтанд оруулж өгсөн гэсэн үг. Тэгэнгүүт тэр нөгөө хичээлийн ядаргаа нь байхгүй болонгуудаа хаавар бол уралдаан шалгалтанд маш амжилттай оролцоо техникийн сургуульд орсон хүүхэд байгаа. Тэгээд тэр хүүхдийн ээжинтэй бол бид нар 24 онд нэг удаа уулзж ярилцсан, 25 онд бас ярилцсан. Тэгэхэд бол хүүхэд аль хэзээний өөрийн гэсэн одоо тийм мэрэгжилдээ аягүй чадaltaй суралцсан тийсэн аягүй номер 1 сурагч тий оюутан ийм явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчлийн бид нар хэр үр дүн өгж байгааг дандаа эргээд эргэх холбоотой харилцаад явдаг гэсэн үг. Одоо тэгээд за хүүхдүүд дээр ийм байдаг юм байна. Бас нэг тэр сонирхолтой надад санагдсан одоо насан туршсан одоо ийм том хүмүүс дээр юу хийнэ гэж шүү дээ тийм ээ. Одоо мэрэгжил одоо яг мэдээж мэрэгжлээ яг ямар чиглэлээр явах уу гэдэг дээр тийм ээ. Энэ дээр жоохон дэлгэрүүлээд яриулах уу? Тэгээ. За жишээлх юм бол би нөгөө эмзийн салбарыг бас мэддэг учраас эмзийн салбар дээр жишээ аваа ярьчих л да. Жишээлх юм бол дөнгөж одоо юу гэдэг те эмзүүчээр шинээр төгсөөд гараад ирсэн оюутан хаана ажлын байран дээр ажиллах вэ гэдэг нь бол заавал бас бид нар карьерийн төлөвлөлтийн зөвлөгөө өгдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл ажил мэргэжлийн чиг баримжаагаа яг хаагуур явж байгаа гэдэг. Тэр нь болохоор би бусдад үйлчлэх дуртай. Тэгээд дээрэс нь үйлчлэхдээ төвчээртэйгээр те нэг юмыг нэг хүнд одоо 2-3 удаа тайлбарлаж өгөхдөө залхдгүй энэ төр байвал тэд нар яг нь үйлчлэгийн салбар руу очихын дээр байдаг байхгүй юу? Жишээлх юм бол тэр түрүү нэг тест бөглөөд сэтгэгч гарсан гэсэн шүү дээ. Нэг хүүхэд сэтгэгч энергитэй гарсан. Тэр хүүхэд магадгүй одоо эмийн санд ажиллаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол тэр хүүхдийн төвчээр нь хүрэхгүй тий? Одоо өвчтөн орж ирээд одоо энэ эмийг те яаж хэрэгдгийг сайн ойлгохгүй байна гэхэд лавл 2 дахь удаага тайлбарлаж өгөхдөө ер нь бол бачимдаад бухимдаад эхэлждэг байхгүй юу тэр сэтгэгч нар чинь. Тийм учраас тийм хүнийг бид нар яг нь нэмийн санд ажиллаж ерөөсөө болохгүй гэсэн. Харин сэтгэж байгаа хүнийг бид нар хаана ажиллуулах вэ гэхээр шин загвар дизайн гаргах тий дээрэс нь одоо тэр сэтгэх чадваргүй байгаа хүмүүсээр бид нар эмийн хайрцаг баглаа загвар дизайн гаргуулад байснаас тэр сэтгэдэг хүнээр гаргуулах юм бол өвөрмөц загвартай өвөрмөц дизайнтай хүмүүсийн анхаарлыг татаж чадах тийм загвар дизайныг гаргаж ирч чаддаг байхгүй юу. Гэх мэтэр мөн тэр одоо би тэрийг анзаарч харж байсан. Банкнд тейлер дээр тийм сэтгэгч төрлийн хүн яаж ажиллаж байгааг би яг нүдэрээ харж байсан. Өөрөөр хэлэх юм бол хүн орж ирээд гар утсан дээрээсээ тэгж байгаа байхгүй юу. За их чинь энийг юус ойлгохгүй байна. Энэ ингээ болохгүй байгаа маа гингүүт тэр хөвгт болохоор аль их ч уцаа өгч байгаа гэж уцын авангуудаа. За дарлаа дон гэснэ. За одоо болцсон шүгч маа гэж өгч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө их чинь яана их чинь сайн ойлгосонгүй дээ гэсэн чинь за та тэгээ дараагийн удаа болохгүй дахиад аваад ирэхгүй даа гэд гаргаж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ тэр нэм тайван үйлчилдэг те одоо юм үйлчлэгэндээ сайн сервис ихтэй сайн хөвгт байсан бол нэг нэгээр нь өөрөөр нь даруулаад нэг нэгээр нь тайлбарлаж өгөө дахиж ирэхээргүй болтол тэр хүн заах төвчээртэй байх хэрэгтэй байсан байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө банк гэдэг чинь өөрөө үйлчлэгээний салбар шүү дээ үгэн те. Тэгсэн мэтлээ яг тейлер дээр байгаа хүн нь бол өндөр логик сэтгэлгээтэй ч юм уу тооцоо анализ хийдэг тоондоо сайн байх ерөөсөө албагүй. Тэр хүн хүнд үйлчлэх чадвартай, хүнд ойлгомжтойгоор юмыг тайлбарлаж өгөх чадвартай л байвал тейлер хийж чадах байхгүй юу. Гэх мэтчлэнгээр хүний төрлөх өгөгдөл өөрийнх нь ажил амьдралд маш өндөр хамаатай буюу яг ажлын ямар байран дээр илүү зохимжтой удаан мөртлөө доктортой ажиллах. Тэгээд ирэхээр эн чинь хөдөлмөрийн салбарт хөдөлмөрийн зах зээл дээр хүртэл
бидний энэ одоо үйл ажиллагаа маш чухал хэрэгцээтэй л ийм ажил болчиход байгаа л гэсэн үг. Тийм байна. За одоо бас нэг асуух юм нь болохоор одоо сүүлийн үед жинзи үе гэж ярьж байгаа тийм ээ. За энэ жинзи үеийн тухай хоёлаа нэг жоохон яриад хөө. За тэгээ жинзигүүд бол яг харахгүй арай өөр үед төрсэн тий арай өөр үед босоод ингээ бойжсон байхгүй юу. Тэрийг би хаана хамгийн их ажигладаг вэ гэхээр бидрийг одоо юу гэдэг хүүхэд байх үед бид нар автобусаар явж байхдаа ингээд бүр амар чихэлдэж явдаг нөхцөлн амар хүнд байсан арай гэж автобусанда багтдаг тийм байсан. Тэгэл одоо суудлал руу аягүйх булаацалддаг тийм байсан. Гэтэл одоо үед та нар магадгүй ингээд автобусаар яваад үзээрэй. Одооны жинзигийнх нь ерөөсөө тэр автобус чухал одоо суудлал муудал чухал биш. Зүгээр л чөлөөтэй яваад уцаа оролдоод хэрвээ хажуугаар нэг хүн гарах чивэл амар нээлттэй чөлөөтэй тик ингээ гаргаж маргана. Бас тэгж ярих юм бол баг л бидний үеийн одоо хүмүүс илүү бухимдуу илүү ингээд ааштай муухай авиртай байх жишээтэй байгаа хөө. Гэтэл жинзигийнх нь чинь тийм биш. Муухай ааш мааш гайгүй ерөөсөө тийм нээлттэй чөлөөтэй болохгүй үйл орхио явцдаг нөгөө нэг тэгдэг үстэй яас хайч ч яга ирэхгүй байгаа гэсэн чи ахаа нөгөө ажилласаа гараад би өөр ажилдаа орсон штэ гэдэг шиг тийм эрх чөлөөтэй нийтэж тийм хүмүүс ахгүй юу. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нийгэм өөрчлөгдөд хөгжиж байхад ер нь бол бид нар хоцрогдсон байгаа даа гэсэн үг. Бид нар хоцрогдсон зан төлөө одоо өөрчлөөд шинэ одоо стайл руугаа оруулж жинзигийнхэнтэйгээ хамтарч чадахгүй лээвэл бид нар өөрсдөө чөдөр тушаана гэсэн үг байхгүй нийгмийн хөгжлийн чөдөр тушаа бид нар өөрсдөө байж магадгүй. Тийм учраас жинзигийнхаа одоо залуучуудаа бид нар ойлголцож сурах хэрэгтэй. Тэднийг ойлгоно. Нэгдүгээр энэний хамгийн том жишээ нь магадгүй одоо 40 50 настай хүн өөрийнхөө одоо тийм 20 нийттэй хүүхдтэй ойлголцохгүй байгаа болвол жинзиг ерөөсөө ойлгохгүй гэсэн үг байхгүй юу. Тэгвэл тэр хүн өөрөө байгууллагын захирал нь юм уу эсвэл менежер нь байлаа гэхэд өөрийнх нь байгууллагад орж ирж байгаа жинзигийнхэнтэй ерөөсөө ойлголцож чадахгүй. Өөрийнхөө зөв гэж бодсон хуучин одоо хоцрогсон одоо үзэл баримтлалаа хайж чадахгүй байна л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо яг бидний хамгийн том тулгамдаад байгаа асуудал бол нэг гэр бүл дотор 5 одоо генерашн амьдарч байгаа. 60-аад оных нь 70-аад оных нь 80-аад оных 90-аад оных одоо 2000-аад оныхаа амьдарч байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг бид нар энэ нийгэм аюул хурдтай өөрчилж байгаагийн хэрээр тэр өөр төвшний одоо сэтгэлгээтэй хүмүүс хоорондоо авцалдаж нийлж нэгдэж ижил сайн нэг нь авч цаашаа яваад мууг нь болиулж үлдээх хэрэгтэй байхгүй юу. Тийм учраас тийм юм дээр бол би жинзигийнхандаа ялангуяа сүүлийн үед энэ өсвөр насны хүүхдүүдийн мэрэгжил сонголттой холбоотойгоор эцэг их хүүхдүүдтэйгээ хэрхэн яаж ингээд зөрчилдөөнтэй байгааг бол жинхэнэ алган дээр байгаа юм шиг харж байна л да яхаарахгүй. Жишээлх юм бол ээж нь хүүхдээ ингээд зөндөө олон юм гадаадын одоо хөтөлбөртэй сургуулиудаар явуулсан. Тэгээ яг мэрэгжил сонгохтон дээр нь яг тэрэн шиг адилхан зааж орж ирж байгаа байхгүй юу. Хүүхэд нь болохоор зэрэг би ийм дээр бэлтцэн сургуулиас ийм мэдээлэл өгж байгаа. Би нэг иймэрхүү төрлөөр мэрэгжил сонгомоор байна гэж ороод ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хоёрын хоорондын зөрчлийг төрлөх өгөгдлийн тодорхойлсноороо эвцэлдүүлж өгж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл танаа хүүхд ийм өгөгдөлтэй учраас ийм төрлийн бизнес одоо ийм төрлийн мэрэгжил сонголтын дээр цаанаа дараа илүү айтайхан байх гэдэг нэг ингүүд хүүхэд нь шууд тийштэй нэрээ тийштэй гэл ингээд нүднээс сэргээл хилэнгүүд ээж нь ч гэсэн нэрээ тийш үн тэрэндээ сайн байгаад идэг шүү. Яг ингэхдээ нэрээ сайн бидэг байхгүй юу. Гэт тэр хоёрын сонгоцсон байсан эмчийн мэрэгжил нь бол бүр тис өөр болоод одоо хамгийн сүүлд орж ирсэн хүүхэд эмчээр бэлдээд 3 жил хим биологоор нүдсэн байсан хүүхэд өгөгдлөө тодорхойлуулсны дараа энэ онгоцны одоо компани навигашныг хариуцах ажлын мэргэжлийг сонгоод одоо жишээлбэл явж байгаа гэсэн. Шал өөр тийм. Тэс өөр юм руу ордог байхгүй тий. Тэгэхээр зэрэг энэ дээр биднэрт нэр жинзич байна. Өөрөөр хэлбэл бидний нөгөө нэг асуудал ерөөсөө л бидний оюун сэтгэлгээнд байгаа нөгөө бодлуудаа л өөрчилж чадахгүй, шин төвшөнд гаргаж чадахгүй, хуучин бодлуудыг шинчлэх гэдэг юм дээр л бид нар чадахгүйгээс болж асуудал үүсээд байгаа гэсэн. Тий, одоо хоёулынгийн яриач гэсэн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулаад яг энэ өсвөр үеийнхэндээ чиглэж энэ мэдээллийг хүргэе гэсэн ийм зорилготой байгаа тий. Тэгэхээр одоо хавар жишээ нь ээж их хүүхдүүд тийм ээ ингээд одоо танаа академи дээр ирээд ингээд тодорхойлоход бас одоо хугацаа бол нэг хожигдох юм энэ тал дээр ер нь бол ингэдэг одоо жишээлх юм бол цаг хугацаа гэдэг чинь өнөөдрийн цаг хугацаа чинь айгүй чухал шүү дээ тийм үү. Өнөөдрийн цаг хугацаан дээр л бид нар шийдвэр гаргах нь л ашигтай гэсэн үг. Магадгүй би өнөөдөр шийдвэр гаргаж мэдэхгүй байж байгаа сар болчлоо гэж бодоод сарын дараах тэр цаг хугацаан дээр л хурдан шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд моментиг одоо үндсэндээ алдаж болохгүй. Үндсэндээ моментиг алж болохгүй. Яагаад тэгэхээр бидний одоо хамгийн үнд цэнтэй хөрөнгө чинь цаг хугацаа болчиход байгаа байхгүй. Энийг та нар хэр сайн ойлгох юм байгаа. Одоо шилжих юм бол нөгөө 2D, 3D, 4D, 5D гэсэн энэ
дүрслэл байдаг шүү дээ тий. Тэр дүрслийг хамгийн гоё тайлбарладаг нэг ойлголт байдаг байхгүй юу. Тэр нь болохоор 2D бол нөгөө хавтгай геометр харж байгаа. 3D болохоор гурван талтай тий харж байгаа. 4D нь юу юм бэ гэсэн чинь цаг хугацааны хэмжил орж ирж байгаа гэж үздэг байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол 2000 онд би ямар царай төрхтөө ямар байсан тэр нэг D байхгүй юу тий. Тэгтэл 2020 онд болоод ирэнгүүт миний төрх цаг хугацааны хувьд өөрчлөлтөнд орсон байгааг 4D гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг бид нар яг энэ шийдвэр гаргах момент бол ерөөсөө айл болох би өөрийгөө ойлгож ухаарсан юм уу оролдох хиймээр санагдсан өөрчлөлт хиймээр санагдсан тэр моменттой бид нар шийдвэр гаргах юм бол тэр моментоос цаашаа цаг хугацаа чинь тис өөр гэсэн үг. Өөрөөр хэлбэл өгөгдлөө тодорхойлоогүй яваад 5 жил болох. Магадгүй 5 сар болох те. Тодорхойлчнаас хойших 5 сар 2 тис өөр байна гэсэн үг. Шийдвэрүүд өөр гарна, хөрөнгө оруулалтууд буюу бид нар ямар төрлийн сургалтыг сонгож тэрэнд мөнгөө төлөх юм бэ гэдэг хүртэл шийдвэр өөрчлөгдөж байгаа байхгүй юу. Тэгээ одоо жишээлбэл манай төрсөн одоо охин гэдэг чинь сая бол нэлээд тийм өндөр логик одоо те ур чадвартай логик сэтгэлгээ аягүй өндөртэй. Тэгэнгүүтээ тэр хүүхэд болохоор зэрэг өөрийгөө тэгж хэлж байгаа. Би нэлээд өндөр логик сэтгэлгээтэй учраас би data science-ийг ер нь сонгоно гэдээ одоо 11 дугаар ангийн үг сонгож авах жишээтэй байгаа байхгүй. Тэгэхээр нь зэрэг за тэгвэл чи data science-ыг сонгож байгаа бол англи хэлтэй тэгээд дээрэс нь бусад төрлийн гадаад хэлүүдийг бас ингээд суралцах шаардлагатай байна гингүүд тэр хүүхнөө өгөгдлөө ойлгоцсон учраас тгий би өөрөө одоо солонгос хэл, англи хэл, хятад хэл дээр би ер нь өөрийгөө бэлдээ гэж 11 дугаар ангийн хүүхд өөрөө шийдвэр гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр зэн зэрэг эцэг эхчүүд чи сураад өгөөч, чи энийг хийгээд өгөөч, бити одоо уцаралдаад байгаа ч гэдэг үглээ бол ашиггүй бөгөөд бүр огт хэрэггүй өглөө илүүцсэн юм байгаа гэсэн үг. Тэгэхээр хүүхэд өглөө тодорхойлсон бол ерөөс эцэг эхээсээ яах нь дэмжлэгэл хэрэгтэй болохоос биш нуугдаж утас оролддог ч юм уу те нуугдаж PC-д очиж тоглодог ч юм уу шаардлага ерөөс байхгүй болно. Дуртай юмаа нуух шаардлагагүй. Дуртай юмаа нуух шаардлагагүй болчихж байгаа гэсэн. Тэгэнгүүт тэр хүүхдийн сонгох юм шийдвэр гаргах зүйл сонгож байгаа сургалтууд үр дүнгууд нь дараагийн 5 сарда тис өөрлөж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй одоо ирэх одоо хавар мэрэгчлээ сонгож байгаа 12 дугаар ангийн хүүхдүүд бол дараахан аль болох л эрт гэсэн. Тэгээ магадгүй энэ бичлэгийг сонсох юм бол тэр доороо эцэгтэйгээ ярилцаад эсвэл эцэгхийн сонсвол хүүхдүүдтэйгээ ярилцаад тэгээд шийдвэр гаргаад ирээд ядаж нэг удаа уулзалт хийгээд зөвлөгөө авах хэрэгтэй байхгүй юу. Тийм тэгээд хизээ яг яг тодорхойлуулж онцлуулах уу тий тэгээд нөхцлүүд нь яаж байна уу хүүхэд өөрөө ямар байна биднээс маш олон төрлийн нөөцүүд байдаг ер нь. Тэр нөөцүүдээ бид нэр ерөөсөө үнэлж мэддэг. Тэгэхээр зэрэг манай нөгөө мэргэжлийн сонголтын зөвлөгөөн дээр мөн адилхан тэр гэр бүлд байгаа нөөцүүдийг бид нэр яг нь шинжилж өгдөг бас. Өөрөөр хэлэх юм бол тэр одоо тэр навигашны тэр одоо сургалтын мэргэжлийн сонгож байгаа хүүхдэд жишээлбэл ямар нөөц байсан гэхэлэр тэр хүүхэд Америкийн иргэн хүүхэд байсан байхгүй Монгол хүүхэд мөртлөө Америкийн иргэн. Тэгэнгүүт Америкийн тэр сургуульд заавал Америк хүн сурах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгвэл тэр хүүхэд л тэрэнд очиж сурах нөөц болцоонд байгаа байхгүй. Тэрнээс бусад бүх Монгол хүүхэд тэр тий одоо авиа компани тэр одоо юу мэрэгжилттэй суралцах бас боломжтой байхгүй гэсэн үг байна шүү дээ тий. Гэх мэтээр бид тэр нөөцүүдийг нь гаргаж өгч бас зөвлөгөөрөө бас илүү баялаг одоо шууд хэрэгжих боломжийг бий болгож өгдөг гэсэн үг байна. Тий яг үнэ ингэснээрээ нөгөө тухайн хүүхэд хүний ирээдүйн амьдралын нөгөө баяр баясгал ад жаргал чинь л одоо бүтэн болж ирнэ гэсэн үг үстэй тий. Тэгээ өөрөөр хэлэх юм бол тэр хүний хүсэж байгаа хүрхийг хүсэж байгаа тэр төвшин буюу амжилтын оргил нь хол биш ойртож ирнэ л гэсэн. Ойртож ирнэ. За одоо танай академи ер нь энэ алсын зорилго алсын хараа яг ер нь яг юу яг хариуна. Тэгэхээр нөгөө алсын хараа гэдэг юм бас аюул чухал зүйл байдаг. Маш олон тохиолдолд байгууллагууд өөрийнхөө алсын хараа эрхэм зорилгыг ер нь буруу тодорхойлдог. Яг харахгүй энэ дээр бол манайх яг сургалтын хөтөлбөрүүд байдаг л да. Тэгээ манай компани одоо байгууллагын алсын хараа бол ерөөсөө яг Монгол хүний хөгжлийг хариуцдаг тэргүүлэгч байгууллага болно л гэж боддог. Тэгээд манайх аюул өндөр тийм судалгаатай тэгээд тэрэн дээрээ одоо тулгуурласан хөтөлбөрийг хөгжүүлсэн тийм аргачлалуудаар явна гэсэн зорилготой. Тэгээд яг Монгол хүнийг төрөлх өгөгдлөөр нь дамжуулаад хөгжүүлнэ гэдэг ийм алсын хараатай. Харин одоо эрхэм зорилгын хувьд ярих юм бол манайх төрөлх өгөгдөлтөд тулгуурлаж өөрсдийгөө хөгжүүлэхэд нь одоо бүх үйлчлэл хэрэглэгчтэй тусал дэмжинэ гэдэг ийм эрхэм зорилготойгоор явдаг. Яг манай бас үндсэн гол эрхэм зорилго юу гэдэг нь гэхээр Нэгдсэн үндэсний байгууллагын 8 дугаар зорилго яг би голчилж явдаг. Тэр нь сэтгэл ханамжтай ажлын байр, тэгээд эдийн засгийн өсөлт гэдэг рүү бид нэр
одоо төлөв хараа явж байгаа гэсэн үг. Зөв. За өнөөдөр ёстой их сайхан сонирхолтой яриа өрнүүлж яг өнөөдрийн хоёулангийн яг барьж авсан сэдв чиглэл бол ерөөсөө л энэ нөгөө өсвөр үе хүүхэд залуучуудын мэрэгжил сонголт гэдэг дээр л фокуслаа шүү дээ. Эн чинь бол одоо танаа энэ сургалтын төвийн зүгээр бас л нэг хэсгээс нь л ерөөсөө ярьлаа тийм ээ. Тийм. Тэгэхээр ингээд миний урилгыг хүлээж аваад энэ өсвөр үе энэ ирээдүйн залуучуудаа ингээд энэ мэдээлэл хүргэсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Ялангуяа ингээд ярилцлага хийгээд миний бас ингээд олон нийтэд те хүмүүст хүргэх гээд идэг үгийн маань бас дамжуулж өгж байгаад маш их баярлалаа. Тэгээд та бүхний ажилч гэсэндээ амжилт хүсье. За тий. За баярлалаа. За тэгвэл ингээд дуусгах уу? За тэгээ. За тий.